Монгол улсын ерөнхийлөгчийн санаачилгаар энэ жил анх удаа ундны усны тахилга хийж хөвсгөл нуурыг тахих шийдвэр гарсан. Гэхдээ энэ нь уул хайрхтыг тахихтай адил шашин номын зан үйлгүй зөвхөн цэвэр усны их ундрах болсон байгалийн үзэсгэлэнт хөвсгөл нуураа хайрлан хамгаалах санал санаачилгыг ард иргэдээ уриалгах зорилготой юм. Тэгвэл ерөнхийлөгчийн энэ санаачилгыг ард иргэдэж бүрэн дэмжиж байгаагаа илэрхийлж байна. Би энийг бол дэмжиж байна. Нэг сайхан санал шүү дээ гэж бодож байгаа. Байгаль улс дэлхийг хамгаалах хэрэгтэй байна. Та хөвсгөл рүү аялж ирсэн үү? Аялж ирсэн. 2-3 удаа аялж ирсэн. Тийм хөвсгөл даалгач их сайхан цэнгэг устай их гоё газар шүү дээ. Хөвсгөл нутаг ер нь сайхан харагддаг надад. Тэр ер нь уул усаа бол сайхан хамгаалж явах хэрэгтэй л гэж би ер нь боддог доо. Энэ сайхан одоо цэвэр усныхаа их ундрагыг хайрлан хамгаалъя гэдэг ийм санаачлага юм а гэсэн одоо ийм мэдээлэл байгаа шүү дээ. Тэгэхээр та ер нь энэтэй хэр санал нийлж байна? Хөөөр нийллэгөө яг тэр сайхан гол мөрнөө эн чин одоо юу гэдэг хамгаалгээд тэгээд байгаа. Тэгэхээр чи одоо тэр сайхан мөрнөө хамгаалж явах нь зөв байлгүй яг хамгийн зөв асуудал гэж би бодож байна. Та ер нь хөвсгөл рүү аялж ирсэн үү? Нэг удаа аялсан, хүүхдүүдтэйгээ аялсан. Ер нь хүмүүс одоо тэр сайхан нуур устай харьцаж байгаа байдал нь ямар байхын та эргэн хүнийхээ хувьд эмзэглсэн ч юм уу анзаармар ч юм уу гэж бодсон зүйл нь юу байсан? Тэ хогийн чи ил задгаа хайж байна. Тэр нойл бохир муухай байна. Тэн дээр бол хараа ёстой тэр хогийг одоо яад юм тэр шатаад юм уу яад юм тэр хуурай нойтноор нь ялгаа хайдаг тийм юм байж ивэл харин хачин зүгээр юм шиг надад санагдсан шүү тэр нойл бохирын хувьд бол. Тийм учраас л одоо хайрлан хамгаалъя гэдэг байна шүү. Тийм зөв хайрлан хамгаалах шүтэж үйдэг тэр сайхан юугаа хайрлан хамгаалах нь өстой зөв гэж бодож байна. Яг би нөгөө яг тэргүүн хүнийхээ хувьдас тахлах гэдгийг ол шууд ойлгохдоо сайн хэлсэнчлэн нөгөө одоо уул тахдаг шигтэй ингээд зан үйл хийгээл агих юм болоод идэг шүү дээ. Тэр чинь бас нөгөө өөрөө байгаль орчинд амар хор нөлөөлөлттэй байгаад идэг. Тэгээд агих нөгөө дамжирч хөөсөрдөг нь бас дахиад нөгөө байгаль орчинд амар хор нөлөөлөлттэй байгаад идэг. Тэгэхээр яг зүгээр ус дахин гэхээр магадгүй нөгөө цэвэр усаа хайрлаа тий. Одоо усны нөөц ундраг байгаль одоо их дэлхийтэйгээ зүйтэй зөв зохистой харилцан энэ гэсэн уриалгатай гол концепц нь яг тийм байх юм бол мэдээж бас тэрийг бол дэмжиж जैन залуу хүний хувьд. Яагаад тэгэхээр бид нар чинь айгуу тийм нөгөө одоо усаа хайрлах хэрэгтэй цэвэр ус гэдэг чинь айгуу чухалтай. Тэгээ дээрэс нь байгаль орчинтойгоо зөв харилцах хэрэгтэй гэдэг утгаараа яг хуу тахлаг гэдэг нэрээр тиймэрхүү байдлыг уриалвал зүгээр л байх бах. Тэгээд яг яаж явагдах нь бол мэдэхгүй байна. Тэгээд хэрвээ тийм байх юм бол залууны хувьд бол дэмжиж байна.